Сайн байцгаана уу? Өнөөдөр би та нартайгаа амьдралын нэгэн маш гашуун, маш аюултай атлаа. Хүн бүрийн надад тохиолдохгүй гэж бодож явдаг тэр сэдвийн тухай эрен далангүй ярилцъя гэж бодлоо. Энэ бол архинд донтох эмгэг. Бид чинь залуу насндаа би өөрийгөө хянд чадна. Би хөсөөд хизээж хайж чадна. Би бусад шиг гудамжинд гарахгүй хэмээн омголон загнаж өөртөө хэтэрхий ирддэг. Гэвч арх гэдэг зүйл бол зүгээр нэг ундаа биш. Энэ бол хүний ухаан санааг манан тууж, зүрх сэтгэлийг нь хөлдөөж, хамгийн нандин холбоосуудыг нь нэг нэгээр нь тасддаг заяатай дайсан юм. Тэгэхээр би та нарт арх яаж хүнийг хүн биш болгодог? Яаж согтуу үеийн ганцхан буруу шийдвэр бүхэл бүтэн амьдралын аз жаргалыг үүрд нурааж болдлыг ухааруулж хэлж өгье. Энэ хэдхэн минутыг өөрийнхөө болон хайртай хүмүүсийн ирээдүйн төлөө анхааралтай сонсоорой. Магадгүй энэ танд хамааралгүй гэж бодож байгаа бол таны ойр дотны хэн нэгэн ийм байдалд орсон байгааг нэг санаарай. Тэгээд түн рүү шеэр хийчээрэй. Оройтойгүйч байж мэднэ. Донтол гэдэг чинь их цэлчин эд шүү дээ. Хизээч чам дээр би ирлээ. Одоо амьдралыг чинь оронгоор нэргүүлнэ гэж хэлж ирэхгүй. Харин ч эсрэгээрээ яг л дотны найз шиг чинь дүр эсгээд зүгээр дээ. Ганцхан удаа тайвширхад юу носохгүй гэж. Энэ л чамайг жаргалтай болгоно. Ядарч байгаа юм чинь ганц удаа амар, ганц татхад чи сайхан нам амтна шүү гэж шивнсээр байгаад чамайг өрхөндөө оруулчихд юм. Тэгээд эхлээд хүн зөвхөн баяг эслэлээр уудаг. Дараа нь ажлын ядаргаа тайлах гэж уудаг. Тэгээд сэтгэл санаагаар унахтаа уудаг болно. Хамгийн аюултай нь би өөрийгөө хянд чадна гэдэг бодол юм. Энэ бол донтолтын тархинд чинь суулгаж өгдөг хамгийн ихний хуурамч итгэл юм штэ. Арх уух бүрт тархинд чинь допамин гэх баяр баясгалангийн даавар ялгардаг. Гэвч явандаа тархи чинь тэр хиймэд баяр баясгаланд дасаж, энгийн амьдралын жаргалыг мэдрэхээ болж, хариуцлаас зүхтааж, амар хямд зугаа цэнгэлийг илүү үзэж эхэлдэг. Үр хүүхдийн чинь инээд, ханийн чинь хайр халамж, хэлсэн үг, нар мандахыг харах тэр мэдрэмжүүд, архинаас авдаг тэр хүчтэй хиймэл мэдрэмжийн дэргэд амтгүй ууж эхэлдэг юм. Энэ бол сэтгэлийн өвчин биш. Энэ бол биологийн болон сэтгэл зүйн маш том зандаа юм шүү. Архинд орсон хүн өөрийгөө эрүүл гэж боддог. Ангал руу унаж байгаа хүн өөрийгөө нисэж байна гэж андуурдаг ширэг зүйл. Тэгээд янз бүрийн юм төсөөж ургуулan бодож эхэлдэг. Нойргүйдлээсээ болж им ууж унтдаг болно. Яах вэ, нөгөө мансуурлаа санагалзаад нойр нь хүрэхгүй байгаа хгүй юу? Эцэст нь сэтэрцийн эмнэлэгт очихдоо хүртэл тулдаг тал бий. Одоо хамгийн аюултай хэсэг рүү оръё. Арх хүний тархины урд хэсэг буюу шийдвэр гаргах, ёс зүйг сахих, үр дагаврыг тооцоод хүүргийг гүйцэтгэдэг хэсгийг хамгийн түрүүнд унтраадаг. Согтуу хүнийг харж байхад тэрээр маш зоригтой, маш зөрүү дуулдаг. Яагаад гэвэл тэр тархины хэсэг нь ажиллахаа болчихсон учраас. Архины манан дунд хүн би юу ардаж байна вэ гэдгийг бодох чадваргүй өвдөг юм. Яг энэ үед л амьдралыг сүрүүлдэг тэр аимшигт шийдвэрүүд гардаг. Жишээ нь хүүхэд чинь өгдөөд тусламж ирж байхад арх уусан хүний тарих энэ зүгээрээ маргааш болно. Одоо надад дахиад нэг балгаханд чухал ирсэн маш аюултай тушаалыг өгдөг. Их хүний зүн согн, эцэг хүний түшиг тулгуур тэр чигтээ архины ууранд дуусдаг. Согтуу үедээ гаргасан ганцхан хариуцлагагүй үйлдэл, магадгүй хүүхдээ үл тоох, ханаа дарамжлах, эсвэл жолооны ард суух, энэ бүхэн ердөө хэдхэн секундын дотор л болдог. Гэвч тэр секундын үр дагавар нь насан туршийн харуусал ууч хуурдаг юм. Арх хүнийг антан болгодоггүй, арх хүнийг мэдрэмжгүй хөшөө болгоод зогсохгүй, хамгийн нандин хайр, ханижилдээ өгөх халамжийг чинь сохорлоод хайчихдаг. Үр дүнд нь чи ганцаардал, чамайг ашиглах гэсэн найз нөхөдтэй л үлддэг. Бусд нь зайгаа авсан байдаг. За одоо нэг маш чухал зүйл дээр тогтож ярилцъя. Хүн өөрийгөө донтож байгаагаа анзаараад эсвэл зүгээр л эрүүл байх гээд би уухгүй гэж хэлэх үед нийгэм эргэн тойрных нь яаж хүлээж авдаг вэ? Чиний найз нөхөд хамт олон чинь за ганц хондөр татчихад яавал гэж битгий маяглаад бай. Чи юу юм уу? Эсвэл чи бид нарыг хүндлэхгүй байна уу гэж шахаж эхэлдэг. Энэ бол хамгийн хортой хандлага. Арх уудаг хүмүүс хажуудаа байгаа эрүүл хүнийг яагаад заавал уулгах гэж шалаад байдгийг мэдхүү. Тэд чамайг өөрсдийнхөө төвшөнд л аваачихыг хичээж байгаа юм. Учир нь чиний уухгүй гэдэг тэр хатуу шийдвэр, чиний тэр эрүүл байдаг чинь тэдний архичин гэдгийг нь нүүрэн дээр нь тойшиг тусаад байдаг байхгүй юу? Тэр хүмүүс өөрсдийнхөө донтолтыг зөвтөхийн тулд чамаарч бас адилхан болохыг хүсдэг. Хэрвээ чи уучхвал тэд би ганцаараа биш юм байна. Энд ч бас ууж байна шүү дээ гэж тайвшрах гээд байгаа хэрэг. Би уухгүй гэж хэлэх нь чиний сул тал биш, харин чиний хамгийн том хүч юм шүү. Бусдын шахалтанд орж ганц балгах нь чиний амьдралын хамгийн нандин бүхнийг нураах анхны алхам болж мэднэ. Тиймээс бусдын хандлагаас битгий. Чамайг уухгүй байгаад чинь дургуутж байгаа хүн чиний найз биш, харин чиний дотоод дайсны холбоотой юм. Итгэл gibi чинь шилэн аяг шиг юм шүү дээ хүүхдүүд минь. Архинд донтсон хүн хажуудах хүмүүсийнхээ итгэлийг өдөр бүр баг багаар хугархаа шир болгож яадаг.
Эхлээд хань чин чамайг ойлгох гэж хичээнэ. Миний хань ядарч байгаах зүгээр болчихно гэж өөрийгөө тайвшруулна. Дараа нь гуйна, аргадаж үзнэ. Тэгээд эцэст нь аргаа бараад хэрүүл тэнцэд болно. Хамгийн аюултай нь хүүхдүүд. Хүүхдийн нүдэнд эцэг эх нууц Баатар хамгаалагч байдаг. Гэтэл тэр Баатар нь арх өнөртүүлээд хил ам нь орооцолдоод ууртай догшин болоод ирэхээр хүүхдийн зүрхэнд маш том айдас, маш том шарх үлддэг. Хүүхдүүдийнх нь аава ээжээ та битгий уугаач тэ гэж хэлээд уйлан харах тэр харц согтуу хүний зүрхэнд биш архины лонхонд л тусдаг нь хамгийн эмдэнэхтэй. Нэг л өдөр тэр хүмүүсийн төвчээр баралддаг. Би чамайг өөрчлөвлө гэж хүлээсэн. Гэвч чи архийг биднээс илүүд үзлээ гэдэг үгийг хэлээд хаалгас аваад гарахад л хүн ухаан ордог. Гэвч тэр үед хэдийнэ оройтсон байдаг юм. Архинаас гарч болно, биеэ эмчиж болно. Гэхдээ хагарсан итгэлийг, хүүхдийнхээ зүрхэнд дэх айдсыг, ханыхаа хөрсөн сэтгэлийг эргүүлж авчирна гэдэг маш хэцүү. Заримдаа бүр боломжгүй байдаг. Донтолт гэдэг иймд харгас. Тэр таныг зөвхөн эрүүл мэндээр чинь биш, таныг хүн болгож байдал тэр нандин холбоосуудаас чинь салгаж, цор ганцааран чинь үлдээдэг. Миний мэдих олон хүн архинаас гарсан хойно би архийг биш, арх намайг ууж байж гэж хэлээд уйлж байхыг би харсан. Тэр намагнаас гарахын тулд маш их өвдөлтийг туулдаг. Гэвч хамгийн том шийтгэл нь эрүүл ухаантай болсон хойно өөрийнхөө согтуудаа хийсэн үйлдэл бүрийг, алдсан хорон бүрийг, хайртай хүмүүсийнхээ гомдсон харцыг эргэн санаж гэмших байдаг юм. Тэр дурсамж хүнийг насан туршид дагаж зүрхийг нь зүсдэг. Архиус амттайгоор амьдралыг үгүй хийх тор юм. Хэрв чи өнөөдөр би хянаж чадна гэж бодож байгаа бол яг одоо зогсох хэрэгтэй. Учир нь тэр хяналт чинь хэдийд ч алдагдаж чиний амьдралын хамгийн нандин багныг мурааж мэдэх юм. Амьдрал гэдэг чинь маш богинохон. Бид энэ хорвоод бие биенээ хайрлаж, аз жаргалтай амьдрах гэж ирсэн болохоос биш, архины манан дунд өөрийгөө болон өрөөлийг зовоох гэж ирээгүй. Хэрв таны дотор тэр базгах хүсэл хаяа нэг төрж байвал, архины лонхны цаанаас чамааг хараад гомдод суугаа үр хүүхдийнхээ харцыг, ханаа ардсан хоосон гэрээ нэг төсөөдөд үзээрэй. Өөрийгөө битгий хуур. Бидний бардаж буй тэр жоохон буруу шийдвэрүүд цугдарсаар байгаад нэг л өдөр мулшгүй хан болон босд юм шүү. Амьдралын хамгийн нандин зүйл бол эрүү зухаан, элэг бүтэн гэр бүл. Түүнийгээд юугааш битгий сажаарай. Архины манан дунд алдсан итгэл хизээж хуучин шигэ болдоггүй. Ганцхан хормын зугааг насан туршийн харуулслаар битгий сажаарай гэж би та бүхнээсээ аминчлан захиж байна. Өнөөдөр чи эрүүл байна. Өнөөдөр чи хайртай хүмүүстэйгээ байна. Энэ бол хамгийн том баялаг. Түүнийгээ зон хариханд битгий барьцаалаарай. Ухаантай байж өөрийгөө хайрлаарай. За ингээд өнөөдрийн яриа маань энэ хүрээд өндөрлөж байна. Хэрвээ танд энэ хэдэн минут өөрийгөө нэг толдож харах, эсвэл хэн нэгнийг ойлгох өчүүхэнч болов тус болсон бол лайк дарж, сэтгэгд хэсэгт зүрх үлдээгээрэй. Таны ганцхан зүрх бидэнд маш том үнэс юм. Дараагийн дугаараа илүү чаналтай бэлдэх асар их урам зориг болдог юм шүү. Бидэнтэй хамт байсанд баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая.